За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас эрхлэн явуулдаг хүүхдээ ойлгоё подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр болохоор хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, за Монгол Улс хүүхд хамгааллын тогтолцоо үйл ажиллагааны чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэж зочин маань студид ирсэн байна. За өнөөдрийн нэвтрүүлэг болохоор гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн ерөнхий газрын дарга Баяр сайхан дарга маань ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан үйлжиж байна уу? За тэгэхээр өнөөдөр болохоор хүүхдийн эрх гэдэг суурьтай, хүүхдийн эрх, эцгийн үүрэг хариуцлага. За мэдээж одоо хүүхдийн байгууллагаас маань ямар хүүхдийн эрхийг хангах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ? Үр дүн хэрхэн гарч байна? Энэ талаар ингээд ярилцах юм аа. За мэдээж ингээд хүүхдийн байгууллагаас сүүлийн жилүүдэд за ер нь энэ жил бас нэлээдгүй ажлуудыг бас хийж бас тодорхой төвшөнд хүүхдийн эрх хамгаалагдах бас орчин бүрдэж бас зарим үйл ажиллагаа үр дүнтэй бас үр дүнд хүрээгүй ч ажлууд бас байна шүү дээ тий. Тэгэхээр хүүхдийн яг суурь эрхээсээ эхлүүлээд эцгийн үүрэг хариуцлагаас эхлүүлээд хүүхдэд хамгийн нөлөөлдөг хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ талаас яриагаа эхлүүлье гэж бодож байна. За баярлалаа. Юуны өмнө одоо намайг бас урьж ийм чухал асуудлаар ярилцж байгаад цагдаагийн ерөнхий газрын хамт олондоо баярлалаа. За хүүхдийн эрх гэдэг бол бид нар үндсэн хуулиараа тунхаглаж хүүхэд тийм ээ амьд явах хэрэгтэй, аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй, сурч боловсрох хэрэгтэй, шашин шүтэх, эс шүтэх хэрэгтэй гэд бид нар үндсэн хуулиараа хүний эрхээ бид нар тунхагласан байж байгаа. Бид энэ жил одоо хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм түүхэн он жил байгаа. Энэ бол ой тэмдэглэх гэдэг нь бол ямар нэгэн одоо баяр ёслол энэ талаар би яриаг байна. 100 жилийн өнгөрсөн Монгол улсын 100 жилийн хүний нөөц ямар байв, хүмүүс нь ямар байв, хүний хөгжлийн бодлого нь ямар байв, ирэх 100 жил ямар байх ёстой юм бэ гэдэг талаар ярьж байгаа. За дээрэс нь 35 жилийн өмнө хүүхдийн эрхийг хангах олон улсын гэрээ конвенцэд манай Монгол улс нэгдсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдснээр Монгол улсын засгийн газар маш том одоо хүүхдийн эрхийн өмнө үүрэг хүлээсэн байгаа. Энэ нь юу вэ гэхлээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч шийдвэр гаргах хэн боловч хувь хүн байна уу, байгууллага байна уу, төр байна уу, бизнес байна уу, олон улсын байгууллага байна уу? Ерөөсөө хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэн хөндөөлж тэдний эрхэд нийцсэн эрх ашгийг нь хөндөхгүй тийм ээ тийм ээлтэй шийдвэр гаргана гэж үүрэг хүлээсэн засгийн газар. Бид энэ конвенцэд нэгдээд энэ жил 35 жилийн ой болж байна. 35 жил одоо өнгөрсөн байна. Гэтэл өнөөдөр бид нар өнгөрсөн 35 жилээ харахад хүүхдийн эрх зөрчигдөөгүй юм уу? Бид нар хүүхдээ үнэхээр одоо эрхийг нь хангаад ажиллаж чадчихна уу гэвэл үгүй. Тэгээ өнөөдрийн бид нар ингээд хэдэн хүүхд хүчирхийлэлд чинь, хэдэн хүүхдүүд сэтгэл санааны готролтой явж байна, хэдэн хүүхд айцтай байна гэдэг юм уу. Үүнийг ярахаасаа илүүтэйгээр яаж бид нар энэ нийгмийг хүний эрх, хүүхдийн эрх зөрчихгүй нийгэм болгох вэ гэдэг дээр маш том бодлогоор бид нар үүнийг харах ёстой гэж харж байгаа. Зөв миний одоо харж байгаагаар бол өнөөдөр манай газрын харьяа 21 аймаг 9 дүүрэг. За сая одоо энэ 1 сарын 1-ээс бүх одоо сум, баг, хороо нийгмийн ажилтнтай 833 үнээр нэгнээгээд хэлсэн. Энэ байдлыг харахад бид нар урагшаа алхаж байгаа ийм дүр зураг байгаа. Гэхдээ бид нар яагаад тодорхой хэмжээнд бүр илүүтэйгээр бид нар одоо үр дүн гаргаж чадахгүй байна гэхлээр энэ ерөөсөө Монгол улс хүний хөгжлийн бодлогоо хэддүгээр тавиад байгаа юм бэ? Яг одоо энэ нийгмийг эрүүл байлгахын тулд, эерэг байлгахын тулд, хүчирхийллээс ангид байлгахын тулд, амар амгалан байлгахын тулд бид нар хүнээ яг одоо хүн нэг бүрийг энэ амар амгалан байх тийм зөвхт иргэн бий болгоно гэдэг энэ одоо концепц, энэ одоо суурь ажиллаа ерөөсөө ойлгож хэрэгжүүлэхгүй байна гэж ингэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар хүнээ хүмүүжүүлэн, төлөвшүүлнэ гэхээр боловсролын ам юу гэдэг юм бэ? Боловсролын амыг хүүхдийг хүмүүжүүлэх ёстой шүү дээ гэж одоо нийтлэг нийгмийн хандлага юм болчлоо. Үгүй шүү дээ. Бид нар өөрсдөө эхлээд цэцэрлэгт өгөхөөсөө өмнөх хүртэл тэр он жилүүдэд буюу
ерөөсөө хүний зан чанар төлөвшдөг энэ чухал үед бид нар өөрсдөө эцэг их хүүхдүүдээ хөхийг бүтэн хөхүүлж, хоол цагийг бүтэн идүүлж, өлсгөж цангааж, айж чекгүйгээр хүн болгох юм үүрэгтэй хүмүүс байхгүй. За ингээд 3 нас хүртлээр энэ ямар нэгэн байдлаар амар амгалан гэр бүлд байгаа хүүхэд сайн зан чанартай хүн болох 70% төлөвшдгөө гэдгийг эрдэмтэн судлаачид баталсан. Бидний хүүхдээс хүртэл энийг хэлдэг байсан. 3 нас хүртэл нь хүүхдийг хаа мэт байлгаа. Тэгэхээр энийгээ бид нар өнөө цагийн эцэг эхчүүд ойлгохгүй байна. Тэгэхээр хүүхдээ зөв зан чанартай хүн болгохын алтан үеийг улс орноороо мартснаас болж үүнд ач холбогдол өгөхгүйгээс болоод цаашаага сургуульд орох, цэцэрлэгт орох. За тэгээд цэцэрлэг сургуульд нь тэр зан чанарын тэр чухал одоо үн цэнийг өшөө цааш нь ойлгуулахгүй бол бид нар ерөөсөө л ийм замбраагүй, одоо төлөвшөөгүй, хүмүүжээгүй, ёс суртахуунгүй, ёс жудаггүй ийм хүмүүсийг л бэлтгэн гаргаад байна. Мэдлэг боловсрал гэдэг бол өнөөдөр та хэдэн хэлтэй байна уу? Та одоо ямар дипломтой байна уу гэдгээр хэмжигдэхгүй гэдгийг бидний үгдээдс хүртэл хэлсэн. Түүний жишээг өнөөдөр бид нар нийгмийн альч төвшөндөө бас хангалттай харж байна. Өөрөөр хэлбэл мэдлэг боловсрал гэдэг бол ёс суртахуун, зан чанар, хүмүүжил, төлөвшил дээр мэдлэг нэмэгдсэн энэ бол тэр үн цэнтэй боловсрал болохоос биш төлөвшөж хүмүүжээгүй хүмүүс мэдлэг боловсрал олгосноороо энэ нийгмийг ямар одоо хэрцгий, ямар их авилгатай, ёс суртахууны дороотлолтой болгож ийн гэдгийг бид нар одоо энэ сүүлийн 35 жилийнхаа хөгжлөөр одоо дүгнжлээ штэ. Тэгэхээр энээс цаашаа хүүхдийн эрх, хүний эрх, Монгол улсын оршихуй эс оршихуйг ярих, Монгол улс хүчрхэг улс орн бах уу, сул дорой орн бах уу, энэ нийгэм эерэг бах уу, сүрэг бах уу, амар амгалан байх юм уу, айдас хүүцтэй байх юм уу гэдэг асуудлыг бид нар ерөөсөө л хүнээ бэлдэх, хүнээ хэн болгох энэ асуудлаас л эхэлнэ гэж ингэж харж байгаа. Би бол одоо нэлээд суур асуудлыг ярьж байна гэж харж байна. Тэгэхээр энэ суур асуудлыг бид нар ач холбогдол өгж одоо ойшоон үзэж хүнээ бэлтгэхгүй л бол бид нарын өнөөдрийн замбраа гүтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг тийм ээ энэ болгон байсаар байна. Энийг бид нар шийдэж чадахгүй. Тэгэхээр нэг хүүхдийн асуудал дээр энэ хувь хүн, албан тушаалтан бүгд ингэ хуулиар үр хөрлөвлөө ч тийм. Тэгэхээр ер нь хүүхдгээр бүгд ингэ анхаарлаа маш их хандуулдаг. Тэгэхээр одоо энэ хүүхдийн асуудалд энэ төрийн байгууллага, хуулийн этгээдийн оролцоог ихэн одоо оруулж ирж зохион байгуулах боломжтой. Энэ хүмүүс чинь одоо хуулиар үр хөрлөж идэв шүү дээ. Гэхдээ оролцоо нь одоо шинжлэлний бэлэг өгдөг ч юм уу тийм. Өвлийн үгэнд дууддаг ч юм уу. Хэлбэрийн төдий. Нэг бол одоо шээ нэг сургууль дээр очиод нэг хэдэн хүүхдэд 10 минутын хичээл зааж байгаагаа би хүүхдийн л айл хийж байна гэдэг. Цагдаа хөрхийн газраас одоо маш их соён гэрүүлэх ажлыг хийж байна. Манайх хийж байна. Боловсролын яам одоо олон улсын байгууллагууд зөндөл ажил хийж байна. Гэхдээ энийг харамсалтай нь харж одоо ойлгож чадахгүй байна. Тэгэхээр өнгөрсөн 4 жил бас их хурлын гишүүнээр ажиллахдаа байгууллага болгон хүүхд хамгааллын бодлоготой байх ёстой гэдэг энэ одоо зүйл залтыг анх удаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд тусгаад за энийга хүүхд хамгааллын тухай хуулийг бас шинжилэн найруулахдаа хөдөлмөрийн тухай хуулиа баттгаад ингээд одоо батлуулсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр хуулийн этгээд ямар үүрэг хүлээх вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дахиад төрийн байна уу, төрийн бус байна уу, олон улсын байна уу, бизнесийн байна уу байгууллагууд хүүхд хамгааллын бодлогыг ажилдаа хэрэгжүүлнэ. Танаа албан агчид сайн албан агчид байхаас гадна сайн эцэг их байх үүргийг нь та бас одоо оролцсноо. Та хүмүүсийнхээ ажил амралтын цагийг уян хатан байлгаж, ажлын цагт нь чанартай ажиллуулж, амралтын бус цагаар нь үр хүүхдүүдтэйгээ байх, гэр бүлийн халуун уур амьсгал тэр гэр бүл гэдэг үнцэнтэй тэр орчноо бүрдүүлэх тэр одоо эрх үүргийг нь та ажилтнуудад ханганаа. Та тэднийг соён гээрүүлнэ. За ингэснээрээ тэр ажил олгогчид хуулийн этгээдэд ямар ач холбогдолтой гэхээр өнөөдөр сайхан хүүхдүүдээ сонсоод хантайгаа халуун хоолоо идээд амарцсан албан хаагч маргааш нь ирээд амарт амгалан урам зоригтой энэ байдлаараа танаа байгууллагт тэр ажиллаж байгаа ажлын үр дүн доктортой ажиллах тийм ээ одоо
энэ эерэг байдлууд чинь эргээд ажил олгогч танд ийм одоо ач холбогдолтой юм шүү гэдгийг ойлгуулж иж ингээд хөдөлмөрийн тухай хуульд оруулсан байж байгаа. За одоо энэ тендер худалдаа авалтанд маш олон компаниуд оролцдог. Хүүхд хамгааллын бодлоготой юу үгүй юу гэдгийг асуудаг болсон бэл. Харамсалтай нь яг амьдрал дээр хүүхд хамгааллын бодлого гэж юу юм? Ажилчдаа яаж соён гэгэрүүлэх юм? Энийгээ ерөөсөө ойлгохгүй шүү дээ. Эцэг эхийн зөвлөл гэд байгуулсан. За тэгээд олигтой үр дүнтэй ажилтгүй ийм асуудлууд өнөөдөр бас харагдаж байна. Тэгэхээр энийг байгууллага болгонд хэрэгжүүлэх нь хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах асуудалд бол бид нар асар том одоо өсрэлт хийсэн уулын юм хуулийн залт байгаа. Тэгэхээр за эрхцэн орчин бүрдчихлээ. Хүүхд хамгааллын бодлоготой байх хэрэгтэй. За нөгөө талдаа яг хүүхдийн хүмүүжлийн хамгаалах тал дээр ээж аваад энэ хайхамжгүй хандаад байгаа юм шиг. Тийш үү. Одоо сая хамгийн сүүлийн үеийн судалгаа хийлээ те. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан судалгаагаар хүүхдүүд өөрсдөө энэ судалгаанд оролцож, хүүхдүүдээс авсан судалгаагаар юу гэж хариулж байна гэхээр бидний эцэг эхчүүд одоо юу хийж байгааг минь хайхрахгүй байна. Ямар хүсэл мөрөөдөлтөй юу санаанд зовж байгааг миний ээж аав мэдэхгүй байна. Сүүлийн 1 сар намайг тамхи татхад анзаарахгүй байна. За 5 хүүхд тутмын 5-аас 2 хүүхд тутам нь юу гэж хариулж байгаа гэхээр би ямар нэгэн байдлаар амиа орлохоор бодож үзсэн. 10 хүүхд тутмын нэг нь би оролдож үзсэн, тэ? За одоо 7 хүүхд тутмын 2 нь нэг буюу түүнээс дээш олон удаа согтож үзсэн. Энийг ерөөсөө мэдэхгүй байна гэдэг юм уу? Энэ судалгаанд хүүхдүүд өөрсдөө ингэж хариулсан байгаа. За бид сая энэ 11-р сарын 19-нд Дэлхийн хүүхдийн өдрөөр хүүхдүүдийнхээ чуулганыг зохион байгуулж тэднийхээ одоо үзэл бодол юу бодож байгаа, юу мөрөөдөж байгааг бид нар сонссон байгаа. Энд хүүхдүүд юу хэлж ийн гэхээр гэр дотор ямар нэгэн байдлаар аав ээж хоорондоо маргалдахад бид нар айцтай болдог. За бид нар энэ цахим орчны хэрэглээ, томчуудын энэ сошиал харилцааны соёлоос болж хүүхдүүд маань яг түүнийг яг үеийнхэндээ гаргадаг, доромжилдог, хаалттай группүүд хийж одоо нээгээд тэр дотроо хүүхдийг одоо сургуультай явахгүй болтол нь баг амиа оролтол нь хүүхдүүд ийм бүлийн хийдэг те гадуурхал хийдэг. Эцэг эхчүүд биднийг ойлгодгүй байгаа гэдэг юм уу? Анзаарахгүй байгаа, үл хайхарч байгаа гэдэг асуудлуудыг маш их ярьж байгаа. За танаа цагдаагийн ерхий газрын хийсэн нодон жилийн одоо 24 оны судалгааг харах юм бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо, абортанд орж байгаа хүүхдийн тоо өнөөдөр Монголын хүүхдийн тоо хүн амын тоотой харьцуулах юм бол маш өндөр хувийг эзэлж байгаа. Залуучуудын амиа хорлолт, за цус ойртолт, гэр бүл салалт гэд энэ асуудлууд өнөөдөр 3.5 сая хүн амтай манай улсын хувьд бол маш өндөр байгаа нь энэ харамсалтай. Тэгэхээр энийг эдийн засгаа хөгжүүлж байгаад мөнгөтэй болж байгаад одоо хүмүүсээ нэг соён гэгэрүүлнэ гэж бид нар ерөөсөө хүлээж болохгүй байна. Бид нар яг мөнгөний бодлогоо хөгжүүлэх гэж байгаа шигэ, эдийн засгаа хөгжүүлэх гэж байгаа шигэ хүний хөгжлийн асуудалтай бид нар анхаарах шаардлагатай. Ялангуяа бид нар ёс жудаг, ёс зүй, ёс суртахуун гэж юу юм бэ? Тэ мэ? Хүмүүжил төлөвшил гэж юу юм бэ? Зөв хүн байх гэж алийг юу хэлдэг юм бэ? Үүн дээр суурилсан тэр мэдлэг боловсрол олгох, үүн дээр суурилсан тэр хөгжлийг ярихгүй бол бид өнөөдөр яг л ёс суртахууныхаа дороотолд гацаад энэ одоо Монгол улсад ер нь сайн хүн байхгүй. Салбар болгон дээр төрийг хүндлэл, төрд байгаа хүмүүсийн ард иргэдийн итгэлийг хүлээх хүндлэл, энэ хаа сайгүй байгаа авилгалын асуудал, энэ одоо ёс бус асуудлууд, хүчирхийлэл энэ болгон чинь ерөөсөө хүнээ бид нар хүн болгож чадахгүй байна гэдгийн тод жишээ гэж харж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн хүмүүжилд ээж аав оролцохгүй бол цахимаар ч юм уу хин нэгэн танихгүй хүн хүүхдийг хүмүүжүүлээд байна те. Тэгэхээр одоо энэ дээр эцэг эхчүүд маань нэлээд ийм анхаарлаа хандуулах ийм цаг байна. Тэгэхээр одоо энэ асуудал монголчууд хүүхдээ хайхардаггүй биш ээ. Охин өрөө ямар их хайрладаг вэ? Хүүгээ за миний хүү бүх болно. Миний хүү одоо ийм хүн бол миний хүү ингээл хүүхдээр ярьж ингээ өнгөрөх дуртай шүү дээ.
Тэгэхээр хүүхдийн хүмүүжил монголчууд маань нэлээх оролцоотой байсан юм тийм. Хүүхдийн байгууллага нь 100 жил болсон. Энэ хугацаанд хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чиглэлээр маш олон ажил хийж олон мянган хүүхд залуучууд мөрөөдөлтөө хүрээд одоо гадаад дотоодод олон улс төв дэлхийд одоо эх орныхоо нэрийг гаргаад явж байгаа хүүхдүүд бий. Харин одоо яг энэ гинт хэрэгт холбогдоод байгаа энэ зүйлүүдийн хэсэг нь энэ зурвас энэ мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл маань ягаад бүх зүйл болохгүй байгаа юм шиг тийм. Хүүхдийн хүмүүжил болохоо байжлаа яг ингэ. Гэтэ мөрөөдлөө биелүүлж яаж олон мянган хүүхдүүд чимээгүй хөдөлмөрлөж байгаа тийм. Энэ бүхний ард нэг хүүхдийн байгууллага байдаг. Тэгэхээр энэ дээр одоо цааш одоо болж байгаа ажиллагаа улам чамбар улам сайжруулахын тулд одоо ямар бодлого болж байгаа. За бид сая улсын их хурл дахь нийгмийн бодлогын байнгын орооны гишүүдийг урьж өнөөдөр Монголын хүүхдийн салбарын асуудал яг ийм байна. За гэр бүлийн асуудал ийм байна. Монгол улсад одоо хүүхдийн эсрэг үлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн 70.1% нь гэр бүлийн орчинд нь гараад байна гэдгийг статистиктай мэдээлэлтэй мөн одоо өөрсдийнхөө хэмжээнд хийсэн бодлого шийдвэртэй танилцуулсан байж байгаа. Дараа нь одоо хэвлэл мэдээллийн салбар гэдэг энэ нийгмийн одоо харилцаанд нийгмийн хөгжилд асар том байр суурийг эзэлдэг учраас хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдээ бас ураад энэ асуудлаас ойлгуулах гэж ингэж бид нар ажиллаж байна. За тун удахгүй бид нар бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим за мөн одоо хэвлэл мэдээллийн салбарын бүр ерөнхий редакторуудын урьж энэ асуудлыг бас ярьж ойлгуулъя. За хуульчдтайгаа бас нэлээд одоо ойрхон ажиллаж энэ асуудлуудыг ойлгуулъя. За дээрэс нь одоо энэ байгууллагуудын хүүхд хамгааллын бодлогын хийхэд бас туслаж тийм ээ. Байгууллага болгон өөрийнхөө албан хаагчдын арга гэрээг хүүхдүүдийг хайхраад эцэг эхчүүдэд соёнгийн гэрэлөө явуучих юм бол бидний ажилд бас асар том одоо үүрэг нөлөө үзүүлэх юм байна. За дээрэс нь одоо Монгол улсын ерөнхий сайдын ахалдаг хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 49-ийн бүрэлдэхүүнтэй одоо ийм том зөвлөл байгаа. Энийний доор байгаа орон нутагт болгонд байгаа шат шатантай байгаа хүүхдийн зөвлөлийн гишүүд гээд 3740 хүн байна. Энэ одоо хүмүүсээ энэ одоо ажлынх нь үндсийн зорилго энэ болгоныг ойлгуулж салбар дундын энэ хүүхдийн хөгжлийн талаар эрхийг хамгаалах тал дээр энэ уялдаа холбоог нь хангачээ гэд олон талтай ажил ингээд хийж байна. Гэлээгээд өнөөдөр одоо хүүхдэд яаж ээлтэй байхаа мэддэггүй уул уурхайн компаниуд ч байна, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч байна. Мөн хүүхдэд хайрлаад байгаа гэж бодож байгаа мөртлөө үл хайхраад байгаагаа ойлгохгүй хайр гэж бодож зүтгэж амьдралд одоо зүтгэж ядарч одоо тэмцэж яваа ээж аав нар ч байна. Тэгэхээр би эцэст нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр Монгол улс нодон жил гэр бүлийн яамтай болоод одоо 1 жил болж байна л доо. Гэтэл хөгжсөн улс орнуудын туршлагыг ингээд харахаар нийгмийн анхдагч нэгж улсын гэр бүлийг тордож чадах юм бол, гэр бүлийг соён гэгэрүүлж чадах юм бол, гэр бүлийг амар амгалан байлгахад анхаарч чадах юм бол тэнд байгаа хүүхэд одоо хамгаалагдаж, тэнд одоо зөв ийм одоо үр соёолж, зөвхөн бий болно гэдэг энэ одоо том концепцийг манай улс хэрэгжүүлэх ёстой. Гэтэл бид нар яг ийм юмыг мэддэггүй байсан ард түмэн юм уу гэхлээр үгүй, бид нар хамгийн сайн мэддэг байсан өвгдөөцтэй ийм одоо улс орн байж байгаа. 1992-оос 95 онд 40 гаруй мянган хүүхд сургууль завсарсан байдаг. За тэр үед одоо айл болгон хоол хүнсний төлөө явж байхад манай улсад 5000 гаруй траншааныг гэгдэх хараа хяналтгүй хүүхдүүд бас байсан. Өнөөдөр энэ 40-50 мянган хүүхдүүд маань 35-аас 45 настай аав ээж нар болсон байж байгаа. Өнөөдрийн эцэг эхчүүд шүү дээ, тийм ээ. Бид нар залуу эцэг эхчүүд маань юм уу эсвэл одоо ахмад насны ээж аав нар байна уу, эмээ өвнөр байна уу? Ер нь бол одоо магадгүй бараг 1990 оноос хойш тэрнээс ч өмнө хилэгддэг байсан үг шүү. Гэдэс цатгалан мөр бүтэн байхын төлөө хүүхдээ би зүтгэж гин, би ажиллаж гин, хөдөлмөрлөж гин гэж байгаа. Үнэн ээж аав нар болгон хүүхд тайртай. Гэхдээ зөвхөн гизийг нь цадгаад мөрийг нь бүтэн байлгаад хувцас хоолоор хангахаас гадна хүүхэд та нараас асар их хайр хүсдэг юм а гэдгийг бид нар ойлгохгүй байгаа юм. Тийм учраас саяны таны хэлж байгаа эцэг эх нь үл хайхраад байгаа учраас өөр хүмүүсийн хайр татаж тэднэрт одоо өөрийнхөө чухлыг батлах гэж
маш олон нэр нүрээ нуусан танихгүй хүмүүстэй сошиал дээр танилцах, нөхөрлөх, улмаар барьцаалагдах, охин биеэ алдах, улмаар амиа хорлох, эсвэл одоо амнасаа алдах ийм асуудлууд бол нийгэмдэр гарсаар байна шүү дээ. Тэгэхээр төрийн үүрэг юу юм бэ гэхээр бид нар гэр бүлийн яамтай олчихсан юм чинь бид нар тэртээ одоо улс даяар байгаа бараг сая шахам 997 мянган үр хайл өнөөдөр Монгол улсын хэмжээнд байгаа. 3.5 сая хүнтэй болсон. За энэ дотроос 997 мянган үр хайл дотор 1 сая 260 мянга 700-ноос 18 насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ эцэг эхчүүдийг соён гэгэрүүлэх гэдэг бол өнөөдрийн бидний бараг л нөгөө миний ээж аавын үед нөгөө соёлын тоталгоо хувьсгал гэдэг байсан шиг энэ одоо хүүхдээ хүн болгох, хүнээрээ хүн хийх энэ ухааныг одоо эцэг эхчүүдэд заах, соён гэгэрүүлэх, тэднэрийг ухааруулах ийм ажлыг хийхээс өөр ямар ч арга байхгүй. За энийг би хэлээд байгаа юм биш. Өнгөрсөн жил Монголын багш нарын 8 дугаар их хурал хуралдахад багш нарын хамгийн хүсэж байгаа зүйл эцэг эхчүүдийг хүмүүжүүлж өгөөч, соён гэгэрүүлж өгөөч. Эцэг эхчүүдийн дарамт шахалтанд бид нар багшлах энэ ажлаа хийх маш хэцүү байна гэдэг асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тэгвэл би өнөөдөр боловсролын одоо сайдаас юу хүсэж байгаа юм гэхээр хоёр чухал зүйлийг хүсэж байгаа. Би өөрөө их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол улсын боловсролын ерөнхий хуулийнх нь гол зорилгод нь сайн зан чанар ёс суртахуунтай нийт төлөвшөлттэй иргэнийг бэлтгэнэ гэдэг энэ хуулийн зорилгод нь тусгацсан байгаа. Харамсалтай нь өнөөдөр энэ одоо яг боловсролын салбарын цэцэрлэгээс ахуулаад тийм ээ ихтэй сургууль хүртэлх энэ одоо сургалтын хөтөлбөрт яаж зан чанарын хүмүүжил төлөвшөл дээр суурилсан мэдлэг боловсрол олгох вэ гэдэг хөтөлбөр агуулгач нь гараагүй байна. А хоёрдугаарт багш нарыгаа боловсролын яам энэ зорилгын хүрээнд гэртээ ууралсан ураа хүүхдэд гаргадаггүй байх. Хүүхдийг хүчрхийлдэг байх. Ялгуурлан гадуурхагдаггүй байх. Тэр зан чанарын одоо төлөвшлийг байнга багш нарыгаа соён гэгэрүүлж тэднийгээ сургаж явах хэрэгтэй. Энэ тал дээр нь. За нөгөө талаар боловсролын салбарын бас нэг үүрэг юу гэвэл эцэг эхтэй хамтран ажиллах эцэг эхийн хурал гэж хийж байгаа шүү дээ. Тэрэн дээрээ зүгээр мэдээлэл өгөхөөсөө илүүтэйгээр боловсролын салбар тэр чигтээ танаа салбарын хийж байгаа. Манай салбарын хийж байгаа энэ соён гэгэрүүлэх ажлуудыг эцэг эхчүүдэд хэлж өгмөр шүү дээ. Эцэг эхчүүд чинь ойлгоод би чинь 5 настай хүүхдтэйгээ ингэж харилцах хэрэгтэй юм байсан юм бэ шүү дээ. Би өсвөр насны хүүхдийнхаа учрыг олохгүй байсан. Ингэж харилцах хэрэгтэй байсан юм байна шүү дээ. Ер нь би хүүхдээ сайн хүн болгоё, зөв хүн болгоё гэвэл тэр зан чанар бүрэлдэн тогтох тэр насанд нь би хайрлах хэрэгтэй байсан юм шүү дээ гэдгийг ойлгочих юм бол Монгол эцэг эхчүүд энэнийхээ төлөө явна шүү дээ. Тэгэхээр энэ ажлууд огт хийгдэхгүй байгаа. Ерөөсөө хийгдэхгүй байгаа. Тэгээд бид нар урагшаа алхаж байгаа боловч өнөөдөр одоо гэр бүлүүдээ соён гэгэрүүлэх, төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх одоо бодлого нь байхгүй, улсын төсөвт суусан мөнгө нь ч байхгүй, ийм нөхцөл байдалтай байж байгаа. За одоо төр ганцхан энийг хийхэ болий. Энэ дээр олон улсын байгууллагууд маш хүчтэй бас одоо ажиллах гэж манай улсад хичээдэг. Жишээлбэл ЮНИСЕФ гэхэд 35 жил болж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулаад. За дэлхийн зүүн байгууллага 30 жил болж байна. Өшөө бусад одоо Save the Children үед юм уу, Good Neighbors үед юм уу, олон улсын байгууллагууд ажиллаж байгаа. Гэтэл манай Монгол улсад ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зориулаад ажиллаж байгаа төрийн бас байгууллагууд байгаад байна. Гэтэл бид нарт энэ сайхан хүний нөөцийг санхүүжүүлдэг тэр механизмаа бид нар хуульдаа тусгацсан мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгж байгууллагууд тийм ээ өөрсдийнхөө ашгаасаа хүүхдийн сайн сайхны төлөө одоо зориулах юм бол татварын бодлогоос нь чөлөөлөх энэ хууль нь батлагдсан. Гэтэл өнөөдөр энийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд байхгүй байгаа юм. Яг гэвэл энэ амьдрал дээр хэрэгжихгүй байгаа байхгүй. Гэтэл хөгжсөн улс орнуудын жишээг харахад яг ийм татварын бодлогоороо тэр мөнгө нь тэр бизнесийн байгууллагын мөнгө нь танаад ч ирэх шаардлагагүй, манай төрийн байгууллагад ч ирэх шаардлагагүй. Яг энэ чадварлаг төрийн бас байгууллагуудаараа дамжуулаад нийгэмд сайн сайхныхаа үйлчлэгийг хийхэд төрийн бас байгууллагууд нь заавал төрөөс мөнгө нэгж жагаад авж жагаад бид нар одоо төрийн ачаанаас үрэлцэх гэхгүй шүү дээ.
төрийн бас байгууллагууд хүчирхэгжээд санхүүгийн хувьд ингээд доктортой болоод ирэх юм бол хүний төлөө, хүний амьдралын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө олон одоо хүмүүс ажиллах болно. За энийга хүчирхэгжснээрээ төрийн бас байгууллагууд хүчирхэгжснээр яах юм гэхээр нэгдүгээр төрөө хянана, төрдөө туслана, эргүүлээд өөрсдийнхөө шугамар хүүхдүүд рүүгээ, нийгэм рүүгээ, эцэг эхчүүд рүүгээ чиглэсэн энэ үйл ажиллагаа хийгээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр төрийн бас байгууллагууд хүчирхэгжинэ гэдэг бол төрд маш том хүч нэмж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр ингээ харахад яаж юм гэхээр одоо төрийн бас байгууллагууд маань танаа байгууллагатаа гэрээлья. Энэ ганцхан ажил хийх гэж те нэг гэрээний жохон мөнгө бид нар ч их мөнгө өгч чадахгүй байгаа дээ шүү дээ. Төсвөө бичээд түрээдэрээ. Тэгээ төрийн бас байгууллага нь хүчирхэгжиж чадахгүй, байр суурь олж чадахгүй байгаа юм. Бизнесийн байгууллагууд нь хүүхдийн төлөө өгөхөд бэлэн байна. Гэтэл татварын бодлогоороо хуулиндаа заасан мөртлөө энэ хэрэгжихгүй байгаа юм. Энэ асуудлуудыг л өнөөдөр бид нар цэгцлэх ёстой. Тэгхийн бол хүүхдийн төлөө одоо өгөхгүй гэсэн хүн бол байхгүй хаа гэж бодож байна. Жишээлбэл сая Баян өндөр гээд өндөгний компани хүүхдийн 100 жилээр хүүхдийн төлөө фондод шүү. Манай байгууллагт биш тийм ээ. Жил болгон 50 сая төгрөг бид нар ашиг орлогоосоо хандуулдаг байя гэд ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талдаа бас нэг ийм зүйл харагдаад энэ нэг хүн ёсны асуудал байна шүү дээ. Эрэгтэй хүн ханижлээ мэдээж ингэж ойлгож хөндлөж яах вэ? Эмэгтэй хүн нөхрөө бас ингэ хөндлөж яах вэ? За гэрүүл саллаа. Тэгээд за яг хөтэй нэг гэр бүлийн тухай хууль, иргэний хэрэг хэмжээ төлөвлөгөө хуулиараа гэрүүл туслаад явдаг л баг. Цаашаа амьдрал үргэлжлэнэ шүү дээ. Тэгэхэд одоо шинэ сүүлийн одоо 1-2 сарын хугацаанд хит хитэн салтын асуудал баг арт түмнэрээ баг ингээд зүв буруу шүүлээ шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр мэдээж одоо маш их тийм соёл одоо сүүлийн захимж бас нөлөөлж байна. Тэгэхээр одоо ингээд нэг гэр бүлийн тухай хууль шинжилсэн хариулгаар явж байна шүү дээ тий. Энд одоо гэр бүлийг илүү бат байлгахын тулд сургалтын суулгадаг болж байгаа юм байна. За хамтын амьдралын хамтын гэрээ байгуулах асуудал орж иж байгаа юм байна. Бие биендээ үнэнч байх, өмч хөрөнгийн асуудал гэдэг энэ зүйлүүдийг явж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нэг ёс суртахуун талаасаа, хүнлэг талаасаа тий энэ одоо өсөн цонтой усуудыг нэг гэр бүлдээ хүчээр одоо суулгаж байгаагүй шүү дээ. Мэдээж анх одоо хамтын амьдрал зохиохдоо хайр дурлал тий сайн дөр үндсэндээ сууж байгаа тодорхой амьдрал хугацааны дараа өсөн цонтой болоод одоо бүр маш одоо эвгүй байдалтайгаар одоо салж байна шүү дээ тий. Энэ хүнлэг талаас одоо яах ёстой юм бэ? Нэг хүнлэг байдал гэдэг чинь одоо энэ залуу гэр бүлүүд донд чинь энэ жоон хомсдоод байгаа юм шиг санагдаад байна. Залуу гэр бүл байтугай бүх төвшөндөө, бүх салбартаа өнөөдөр Монгол улсад хүнлэг байдлаар бид нар цангаж байгаа. Хаанч хүнлэг байдал, ялангуяа энэ сошиалын муухай гүтгэлэг, доромжлол, энэ үнийг эрхчлөө гэд харцсан энэ замбраа гүтэл, энэ хүнлэг бус байдал тий. Энэ дотор бид нар нэг юм салгалаад, даагаад, яаж гүжирдүүлсэн, яаж муулуулсан явна. Энийг хүүхдүүд маань даахгүй байгаа. Энэ амиа хорлолт, энэ сошиалын энэ гүтгэлэг, доромжлол, хүнлэг бус бүдүүлэг харилцаан дотор асар олон хүүхдүүд өнөөдөр амнасаа алдаж амьдралаа орхиж байгаа. Таны хэлсэнчлэн залуу гэр бүлүүдийн салалт, энэ хорвоо дэлхий дээр ер нь төгс хүн гэж байдгүй байх л та. Тэднэр нь одоо нөхрөө хөндлөж ийж, нөхөр нь ихнэрээ хайрлж ийж, тэр нөгөө бидний арга билег мэт те сайхан гэр бүл. Гэхдээ энэ сайхан гэр бүлийг урт удаан хугацаанд аваад хадгалаад явна гэдэг бол хэн болгоны хийдэг ажил биш. Тэд нар ямар зүйлийг төвчиж, ямар зүйлд буулт хийж биднийг өнчрүүлээгүйгээр одоо хүн болгосон юм бэ гэдгийг бид нар өөрсдөө хүнтэй суугаад амьдралд аваад явхаараа мэдэрч байгаа. Тэгээ би дахиад нөгөө зан чанарыг бий болгох, төлөвшлийг бий болгох, тэр хүнлэг сэтгэлийг хэдэн наснда бий болдг юм бэ гэдгээ бид нар эргэж харах хэрэгтэй болчиход байгаа. Бид нэг байнга ярьдаг зүйлээ хэлье л да. Английн эрдэмтний нэг 63 онд хийсэн судалгаагаар Джон Боулби гэдэг эрдэмтний сармагчин дээр хийсэн судалгаан дээр дөнгөж төрсэн сармагчингийн өмнө 2 төмөр сармагчингийн дүрс хийгээд нэгэнд нь угж зүүгээд нөгөөдхийг нь одоо зөөлөн давгаар бүрж ороосон байгаа. Энэ бол сэтгэл зүйчдийн одоо асуудлыг маш сайн энэ зургийг ч мэддэг, тайлбарладаг тий. Дөнгөж төрсэн сармагчин эхлээд угчтаа сүг хөхөж уугаад яг дараа нь унтахтаа тэр зөөлөн даваагаар бүрсэн сармагчин тэрж унтсан байгаа. Энүүгээ энэ эрдэмтэн юу гэж одоо тодорхойлсон юм бэ гэхээр хүн
одоо эхийн хөвлөгөөс төрөөд нүдэ нэмэгцээ хоол хүсдэгтэйгээ адилхан хайр хүсдэг юм аа. Энэ нь хүүхдлээ үргэлжлэнэ. Энэ амьдралын турш хайр, хүндлэл хүсч нас орохтаа хүртэл хүн яах вэ те? Би хэнийг хайрлсан бilé? Хэнийг үл хайрлсан бilé? Хэнийг уучлсан бilé? Уучлаагүй лээ. Хэн намайг хайрлсан бilé л гэдгээ боддог баг. Тэгэхээр бидний гол алдаа аманд нь одоо хөхөө өгөөд, сүү өгөөд гидсийн хооллоод ахаасаа илүүтэйгээр хайрын дотор амьдрдаг юм байна. Өөрөөсөө бол хайрын дотор амьдрдгаа мэдээд байгаа шүү дээ. Эхнэр нөхөр хоёр бие биенээсээ хайр хүсч муудалцаж байгаа тий. Тэгвэл тэр дөнгөж эхийн хөвлөгөөс төрсэн хүүхэд хүртэл хайр хүсдэг юм байна гэдгийг ойлгодгүйгээсээ тэр хайр халамжийг дутаадаг. Эннээсээ олж хүүхдийн 0-3 наснд тэр суух зан чанарт доолдол гарч эхэлдэг. Цэцэрлэгт хүүхэд хаздаг хүүхдүүд байдаг. Энийг эцэг эх нь ойлгодгүй. Гэтэл тэр хүүхэд би айсан, би нийгэмшгүй байна, би зожиг байна, би өөртөө итгэлгүй байна гэдгээ хэлд ороогүй яслын хүүхэд тэгж илэрхийлж байгаа. Тэгэхээр бүрэн хайрлагдсан хүүхдийн тэр зөв хүн болох зан чанарын 70% нь 3 нас хүртлээр суудгийн байна гэдгийг өвөг дээдс маань ч хэлсэн байна. Энэ олон улсын эрдэмтэн мэрэгдэнч баталчаад байна. Тэгэхээр тэр хүний хөгжлийн одоо том асуудал чинь эхийн хөвлөгөөс гарч ирэхээс нь ахуулаад бий болж бид нар суураараа хүнээ ингэж бэлтгэх ёстой юм байна. Тэгжээж бид нар тэр хүнлэг эхнэр, хүнлэг нөхөр те одоо хүнлэг нийгмийг бид нар бий болгох боломжтой. Тэгэхээс биш бид нар энийг хайхрахгүйгээр энэ асуудлыг бид нар шийдэхгүйгээр Монгол улс хүнлэг хүнээр дүүрэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг одоо байгуулах тэр одоо хүмүүнлэг сэтгэлтэй тийм ээ одоо хүнээ ботсон хүмүүн би энэ үгийг одоо хоёр янзаар тайлбарлах гэдэг. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж бид нар үндсэн хуулиндаа бид нар тунхаглаа зорж байгаа тийм ээ. Тэгэхээр хүнийг нэгдүгээрт тавьсан одоо хүн төвтэй ардчилсан нийгмийг байгуулах гэдэг. Хүмүүнлэг одоо тэр kindness тэр хүнлэг сайхан хүнийг бий болгож иж тэр сайхан хүнлэг ардчилсан нийгэм чинь бүрднэ гэдэг ингээд зорьцсон гэж одоо задлж ойлгож байгаа. Тэгвэл тэр хүн бэлтгэх ажил чинь соёлын яамны ажил, боловсролын яамны ажил, гэр бүл эцэг эхийг одоо дэмжих манай хүүхэд гэр бүлийн салбарын ажил, залуучуудын бодлогын ажил тийм ээ. Энэ салбар болгоны ажил юм шүү гэдгийг бид нар ойлгодгүй л дээ. Бид нар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд тэр болон бусад олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн байдал. Бид нар Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах энэ хууль, эрх зүйн орчин энэ болгоноороо бид нар нэг л үүрэг хүлээсэн байхгүй. Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага байх хэвээр, хүүхдэд ээлтэй цагдаагийн байгууллага байх хэвээр, хүүхдэд ээлтэй ээж аав байх хэвээр, хүүхдэд ээлтэй багш нар байх хэвээр, хүүхдэд ээлтэй уул уурхайн салбар байх хэвээр, хүүхдэд ээлтэй барилгын салбар байх хэвээр, хүүхдэд ээлтэй зам тээврийн салбар байх хэвээр, хүүхдэд ээлтэй хууль хүчний байгууллагууд байх хэвээр гэдэг юм уу те. Ийм учраас энэ олон бүх салбарыг чинь төлөөллүүд өнөөдөр тэр хүүхдийн зөвлөлд нэгдэж идэг. Бид нар энийг л ойлгочих хэрэгтэй. Өнөөдөр Монголын одоо 3 хүүхд тутмын нэг нь ядуу байна гэд бид нар статистик ярьж байгаа. Хүүхэд бол өөрийгөө илэрхийлэх чадваргүй. Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй. Хүн төрөлхтний хамгийн тэр одоо ядарсан буюу тусламж дэмжлэх хэрэгтэй хүүхэд насандаа байгаа хүүхдүүд учраас л өнөөдөр дэлхийд даяараа хүүхдийн эрхийг хамгаалъя гэж бид нар ярьдаг. Харамсалтай нь одоо зарим гарч байгаа кейсүүдээс харахад за тэр бэлэг тараагаад зураг тавих бол бүр энүүхэнд те хамгаалах одоо эрсдэлтэй бүлэгт цагдаагийн байгууллага хүүхдийн байгууллагын хяналтанд байгаа хүүхдийг ямар ч асуудал юугээр хүүхдийг эцэг эхт нь хэлэхгүйгээр аваад тэр хүүхдтэй ярилцлага өгөөд ярилцлага хийгээд нэр зүсийг нь нэр нүрийг нь одоо гаргаж байгаа энэ асуудал бол асар буруу байхгүй юу? Тэр хүүхдэд буцаагаад энэ эх орондоо энэ дэлхийн ертөнцид амьдрах орон зайг нэр хүндтэй үлдээх ёстой байгаа. Тэгэхээр энэ одоо бурангуй гэдэг юм уу энэ ухамсаргүй ойлголтол хүмүүс одоо ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн хүүхдэд туслахад нэр нүрийг нь гаргах за инфлюенсерүүд байна уу? Одоо хэвлэл мэдээллийн байгууллага байна уу? Эсвэл байгууллага байна уу? Эсвэл хувь хүн байна уу те? Тухайн хүүхдийг амьдрах орон зайтай нь хүний өдөөс их цараад явах тэр эрхтэй нь
тийм ээ, хүнээс санаа зовж ичиж айхгүй тэр одоо өөртөө ихтэй явах тэр боломжтой нь үлдээгээч гэж одоо бид нар хүсдэг. Тэгээ энийгээ бид нар сайн ойлгодоггүй. 1960, 70, 80 онд хүүхдтэй холбоотой маш их бүтээн байгуулалт хийгдсэн. Тухайлбал нарийн туслан, залуу техникчдийн ордон, соёлын ордон, хүүхдийн ордон гэх тээ. Одоо хүүхдтэй хэлтэй юм бүтээн байгуулалтанд хийгдэж байна уу? Сая бид нарын 100 жилийн үед засгийн газар хуралдаад за хамгаалахын төлөө одоо бид нар бас нэлээд эрх зүйн орчноо бүрдүүлээд ингээд ажиллаад байна. Одоо энэ хамтарсан баг бий болгохоос ахуулаад тий хүүхдийн эрхийн төлөө бид нар хүүхд хамгааллын чиглэлээр бас одоо нэлээд ажиллаа бэхжүүлж байна гэж ингэж ойлгож байна. Хамгийн гол нь одоо хөгжлийн асуудлыг бол орхитуулж болохгүй байна. Гэтэл социализмын бидний муулдаг тэр социализмын үед бидний хүүхэд байх үед хүүхдийн хөгжлийн тал дээр бол асар их анхаарч ирсэн. За тэр ч утгаараа одоо бид нар хүүхэд кафетэй байлаа, хүүхдүүд театртай байлаа, хүүхэд номын сантай байлаа, хүүхэд залуучдын ордон байлаа, хүүхдийн театр байлаа. За байгууллага болгон хүүхдийн цуслантай байлаа. 215 цуслан, найрамдал цуслангаас гадна. За тэгээд бүх л одоо аймаг орон нутаг цуслантай байсан тийм ээ. Гэтэл өнөөдөр тэр болгон энэ зах зээлийн нийгэмд шилжсэн түүний дараахаас ахуулаад одоо энэ бизнесийн байгууллагууд янз бүрийн хүмүүс энийг хувьчилж авсан байж байгаа. Залуучуудын театр нь байдгүй, хүүхдийн театр нь байдгүй ийм байгаа. За нөгөө цуслангуудаас ч одоо нэг 30 гаруй цуслан ажиллаж байна. Энэ маш харамсалтай. Бид нар юм нэмж хийдгүү маа гэхэд байсны нь уул нь одоо цөлмөх ингэж хэрэггүй л байсан. Тэглээгээд өнөөдөр бид нар одоо тэр том компани байгууллагыг одоо хүүхдийн бүтээн байгуулалтын суурийг нураагаад хийцэн энэ байгууллагуудтай бид нар тэмцэж чадахгүй байх. Гэхдээ би энэ зүйл эндээс би нэг зүйлийг уриалмаар байгаа байхгүй. Одоо та нар маань ашиг орлогоо олоод бас ингэ цэцэглээд хөгжөөд тийм ээ. Одоо том групп компаниуд болсон ийм олон газрууд байна. Хүүхдийн төлөө буцаагаад сайн сайхны төлөө зүйл хийгээч. Хөрөнгө оруулалтууд хийгээч. Энэ хүүхдийн төлөө фондыг баяжуулаач гэж бас уриалмаар байна. За дээрэс нь хүүхдийн цуслангийн асуудал байгаа. Цуслан гэдэг бол хүүхдийн оролцоог хамгийн сайнаар хангадаг, хүүхдүүдийг найз нөхдөөсөө хичээлийн бус хэлбэрээр хүүхдүүдийг хөгжүүлэх маш том одоо бодлого байдаг. Альва улс оронд байдаг шүү. Одоо ч байдаг. Гэтэл өнөөдөр Монгол хүүхдүүд бүгд эмээ өвөтэй юу? Монгол хүүхдүүд бүгд лагерийн байшинтай юу? Монгол хүүхдүүд өнөөдөр бүгдээрээ хөдөө гадаатай юу? Энэ их цахим орчны хэрэглээ, донтолт, энэ гэр бүлийн хүчирхийллийн төвшин өндөр байгаа энэ үед хүүхдийн амьдралыг өөрчлөх сайн хөтөлбөртэй туслангуудыг бид нар хөгжүүлэх ёстой. Энэ бол бүр зайлшгүй хийх шаардлагатай зүйл. Бид нар 5-7 хоногт хүүхдийн айдас, ичимхий байдал, өөртөө итгэлгүй байдал, өшөө тэр хүчирхийлэлтэй гэр бүлээс хурж ирэх юм бол намайг ээж аав маань хайрладаг маа гэхэд намайг хайрдаг найз нөхөд байд юм байна. Багш байд юм байна. Би ийм зүйлд би өөрөөсөө ичдэг гэтэл энийг хийж болтгийм байна. Тийм ээ? Оролцсон хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхдэд хязгааргүй боломж нээгддэг гэдэг энэ одоо зарчмын дагуу хүүхдүүдийн амьдралыг өөрчлөх тэр хүүхдийг одоо амьдралд урам зориг, итгэл найдвар авах энэ 5-7 хоногийн цуслангийн хөтөлбөртөө байж тийм ээ? Үүнийгээ найрамдал цуслан шиг ганцхан зуны улиралд бус жилийн 4 улирал хүүхдүүдээ ингэж одоо сургах. Одоо бүр болдгийм бол гэр бүлтэй навчраад гэр бүлийн хөтөлбөр гаргаад ээж автагаа тэр ярилцаж чадахгүй байгаа, хамт байж чадахгүй байгаа. Энэ гэр бүлүүдийг нэгтгэж гэр бүлийн хөтөлбөр бий болгох нь энэ нийгмийг одоо сайн сайхан байлгахад асар өндөр одоо хувьтай байгаа. Бүх байгууллага дэргэдээ туслантай байсан гэж юм те. Зарим нь том хүний архитектийн газар болсон байна. Гэх жишээтэй. Тэгэхээр бид нар өөрсдөө хүүхэдтэй ямар ээлгүй байгаа юм бэ? Бид нар өөрсдөө тэр хүүхэд гэдэг мөртлөө хүүхдийнхаа хөгжлийн төлөө тэдний энэ хийсэн бүтээсэн бид нар өөрсдөө хийсэн бүтээснээс нь илүү гарч чадахгүйж энэ өмнөх үеийнхаа хүмүүсийн хийсэн бүтээсэн зүйлийг хүртэл үгүй болгочоод өнөөдөр худлаа цээжэд илдээд нэг хүүхэд хүчирхийлэгдлээ кейс гарахаар нийтээрээ нөгөө хүүхдэд дахин хүчирхийлж сошиал терапевчээр тавьж агаад тал талаас нь мэдэмхий ирж янз бүр өрөвдөж те энэ балиар үйлдэлээрээ хүүхдүүдийг улам амьдрах орон зайгүй болгож хаяад ийм л уваагүй нийгэмд бид нар өнөөдөр амьдраад байна шүү дээ. Тийм учраас
бид нар бас энэ суслангийн ажлыг зэгцлэх гэж одоо улс даяар 2 жилийн хугацаанд энэ суслангийн шалгалтыг хийлээ. За тэгээд бид нар хууль бусаар хувьчлаад авцсан туслангуудыг хууль хяналтын байгууллагад нь шилжүүлэх. За чадан ядан явж байгаа. Цагаад авч байгаа гэсэн үг. Авах одоо бид нар шууд авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр авах одоо энэ нөхцөл өргөдөл гомдлыг гаргаад ингээд заримтай нь явж байна. Зарим одоо хичээгээд ажиллаж байгаа хувийн одоо хвшлийн туслангуудын үйл ажиллагааг хүртэл бид нар дэмжиж багш нарыг нь хөтөлбөрт хамруулах, сургах, зөв хөтөлбөртөө байлгах стандартыг хэрэгжүүлэх тал дээр бас ингээд ажиллаж байна. За улсын одоо манай харьяа 6 туслан байж байна. Манай асрамжийн төв, өнөр бүл төв дээр хараацаа гэж туслан байгаа. Манай найрамдал туслан одоо ганц торгоож байгаа хүүхд болгоны очиж амрахыг хүсэж байгаа туслан байж байна. За тэр Эрдэнэтийн туслан байна. Ингээд улсын одоо төрийн туслангууд ингээд байж байна. Энэ болгоныг бид нар буцаагаад тэр эрүүл мэндийн хувьд туслан дээр ирээд хүүхдэд одоо сайн зан чанар, тэр сайн үлгэр дуурайл төлөвшүүлэх, үзүүлэх, тийм ээ? Одоо тэр гэрэл гэгээтэй болгоныг хүүхдэд тэр одоо зааж өгөх, сургах, оролцуулах ийм одоо хөтөлбөртэй сайн одоо туслангийн хөтөлбөртэй бид нар байх ёстой гэдэг олон улсын туслангийн холбоотой манай Монголын туслангийн холбоо ажиллаад ингээд найрамдал тусланд одоо ажилласан Гавьяат багш, Ахмад багш нар маань бас энэ дээр хичээж ажиллаж байна. Энэ бол бүр зайлшгүй байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Хүүхдийг хөгжүүлэх хамгийн туслангаас гадна нэг сургуулиас гадуурх нэг цаг энтер гэлээд шүү дээ. Одоо шинэ бям гариг болгоныг гэрүүлийн өдөр болгоё. Мөн одоо үзэр үйлчлэгээний газрууд маань тий одоо хоолны газар гэдэг юм уу, үзэр үйлчлэгээ, кино, театр гэрүүлийн өдрүүдээс хөнгөлт үзүүлдэг юм одоо зүйлийг санаачилж байгаа гэсэн энэ талаар. За энэ бол салбар болгоны л хийх ажил. Жишээлбэл одоо соёлын яам бол хүүхдээ багасаа их түүхээ мэддэг, их хэлээ мэддэг, соёлоо хүндэлдэг хүн байлгах гэж музей одоо энэ үзүүрийн газруудаа өнгөө болгож явах ийм арга хэмжээг хүртэл одоо авч ирсэн. Эч одоо 16-аас 19 оны хооронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын гэдэг энэ том 4 салбарыг хариуцсан яамны төрийн нэрийн бичгийн дараагаар ажиллаж байлаа. За сүүлийн 1 жил ч гэсэн энэ том 4 салбарыг хариуцсан байнгын орооны дараагаар ажиллаж исэн. Тэгэхээр хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх гэдэг нь угаасаа ганцхан газрын ажил биш. Хэдхэн хүмүүсийн ажил биш. Энэ төрийн хамгийн номер 1 анхаарах бүх салбарын санаа тавих ийм л одоо том чухал ажил ахгүй да. Бид нар хэрвээ яг л ингэж чадах юм бол бид нар хүчрхэг улс орн байна. Зөвхт хүмүүсээр дүүрэн. Бид нар ингэж чадахгүй бол өнөөдөр би биентэйгээ хэрэлдсэн, татаж унгаасан, би бинийгаа шүүсэн, гомдолсон, гонгинсон ийм л одоо мөн мухатаага зурлалцсан ийм л улс орн болно штэ. Ер нь бол одоо тийм байгаад байна штэ. Тэгэхээр бид нар хүнээ зөвхөн болгох хэрэгтэй гэдэг дээрээ л салбар болгоны бодлого хамгийн гол нь тэр дөнгөж тэр хайр сэтгэлтэй эцэг их болж байгаа залуучуудаа дэмжиж тэднийгээ ойлгуулж гэр соён гэгэрүүлж тэднийгээ тэр хүнд хэцүү үед нь тэр сэтгэл зүйчт нь очиж ажиллаж тийм ээ ингэж л одоо бид нар дэмжиж явах хэрэгтэй. Гэр бүлийг дэмжиж чадах юм бол гэр бүлд байгаа хүн сайн хүн болно. Яг одоо өвдөц юм хэлжсэн шиг өөрийгөө зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэдэг энэ одоо том философи байгаа шүү дээ. Эн чинь тэр хүн зөв хүн болоход гэр бүл нөлөөлнө. Тэр гэр бүлийг бид нар дэмжих юм бол тэнд зөв хүн бий болно. Тэр зөв хүн эргүүлээ зөв гэр бүлийг бий болгоно. Олон зөв сайхан гэр бүлүүд байх юм бол бид нар зөв нийгэм болно гэдэг. Энэ бодлогыг л бид нар нөгөө байшин барихад суурай маш сайн тавьдаг шиг энэ бодлогыг бид нар улсын хөгжлийн суурь болгосон цагт манай улс илүү сайн улс орн байх болно гэж би итгэдэг. Тэгээ үүний ч төлөө одоо энэ асуудлыг би ганцаараа ярьж байгаа юм биш. 22 онд хийсэн хүний хөгжлийн форум хийхэд тэнд Монголын одоо бүхий л сайхан эрдэмтэн судлаачд ирсэн. Монгол улсын хөгжил хүнээсээ эхэлдэг гэж байгаа бол хүнээ бид нар яаж хөгжүүлж, төлөвшүүлж, хүмүүжүүлж байсан, ямар улс орныг бид нар авсан, ямар улс орныг ирээдүйдээ үлдээх ёстой гэдэг одоо энэ бодлогын хүрээнд бид нар эрдэмтэн мэргэд багш нар, судлаачид тийм ээ энэ шинжлэх ухааны салбарынхаа олон хүмүүстэй бид нар гадаад дотоодод одоо боловсрол эзэмшээд ирсэн хөгжсөн улс орны
энэ хөгжлийг судалж байгаа. Энэ олон хүмүүстэйгээ бид нар бас л одоо уулзаал ингээл форум хилцүүлэг юм хийгээл явсан шүү дээ. Энэ одоо бол зөвхөн энэ тогтолцооны нэг жоохон өөрчлөлт хийгээд яг энийг бодлогын хувьд ингээд бид нар суурь болгочих юм бол одоо бидний энэ бие биенээсээ ичээд байгаа, бие биендээ сэтгэл гутраад байгаа монгол хүнч гэж нэг ийм л юм да гэдэг байгаа энэ асуудлууд шийдэн штэ. Тэгээ би эцэст нь нэг зүйлийг хэлхийг хүсэж би сайн нэг пост болгож оруулсан. Солонгост бүр жоохон бахта очсон нэг 30 хүрээгүй залуутай уулзсан. Ээж аав нь тэнд ажиллах гэж очиод тэндээ өөрөө солонгосын сургууль төгсөөд одоо тэнд ажиллаж амьдарч байгаа. Тэгээ бид тэр залуутай эх орны талаараа одоо бидний дараагийн үе next generation бид нар ямар байх хэвтэй Монгол улс маань ямар авах вэ гэл санаа бодлыг хуваалцчихлаа. Тэгээ тэр залуу надад маш сонирхолтой миний хардаггүй өнцгийг хэлсэн. Тэр юу гэж хэлсэн гэхээр монголчууд эх орон гэхээр төрийн далбаа, адуу мал, зун цаг, уртын дуу, бүхийн барилдаа наадамч гэдэг юм уу. Энийг ингээд одоо эх орон гэж үзэж бахархаад идэг юм шиг санагддаг. Энэ байгаа. Гэхдээ монголчууд хизээч монгол хүний эх орон гэж хардггүй гэдэг. Тэгээ би хүүхдүүдийг та нар бидний эх орны үнэт баялаг, та нар маань бидний эх орон шүү дээ. Та нар маань энэ эх орноо авч явна шүү дээ гэд маш их ярьдаг мөртлөө би монгол хүний эх орон гэж харах тухай би бодоогүй лээ. Тэгээ би асуусан байхгүй. Тэгээ солонгосууд тэгж харддаг юм уу гэж. Тэр залуу хариулахдаа солонгос нэг хүн муу явал улс орн нь муу байна гэж боддог учраас нэг хүн сайн байвал энэ улс орн сайн байна гэж боддог учраас солонгос хүнээ эх орон гэж хардаг гэж. Тэгээ энийг би сая тэр төрийн ордонд болсон хүүхдүүдтэйгээ чуулганы үеэр хуваалцсан. Хүүхдүүд маш их алгаад тавьсан. Та нар маань ер нь нэг өөрийнхөө найз нөхдөг эх орноо гэж харж ирсэн үү гэсэн чи үгүй ээ гэд. Одоо тэгвэл бүгдээрээ тэгж харж нэг бүр илүү хайр хүндэтгэлээр хандцгаая гэсэн чи алгаад ташаал те. Тэгээ бид нар ч гэсэн тэгж хардаг илүү дээ. Тэ бид нар ташууран дээрээ уурган дээгүүрээ бид нар алхахгүй гээл те монгол хүний ёс чаддаг ярьдаг мөртлөө нэг залуу бид нар нас барцсан юм уу эсвэл арх угаас огтцсон юм уу бид нар бараг дээгүүр нь алхаад гарах шахуу нөө уурган дээгүүрээ алхдаггүй мөртлөө хүн дээгүүрээ алхаад гарах шахуул бид нар өнөөдөр ийм л замбраагүй одоо нийгмийг бий болгоод байгаа. Та түрүүн маш сайхан юм юу хэлсэн. Сайн явж байгаа олон залуучууд байгаа гэд мэдээж байгаа. Гэхдээ бид нар тэр залуучуудыг тэр сайхан нийгмээр нь байлгахын тулд бид нар бүх талд ижил тэгш хүмүүсээ л хүмүүжүүлмээр байгаа байхгүй. Хүн болгомоор байгаа. Энэ бодлого бид нарт хэрэгтэй. Тэгэхээс биш манай залуучууд бүгд муу биш, бүгд муухай болсон юм биш. Гэхдээ муу тал ямар их болж ийн энэ маань тэдний сайхан амьдрахад одоо тэр нийгмийн чинь сайн байлгахгүй шүү дээ гэдэг зүйлийг л хэлж байгаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Хүүхэд, гэргүүд бас хүний мөн чанарын талаар нээлттэй аюул сайхан ярилцсан танд маш их баярлалаа. Мөн хийж хэрэгжүүлж байгаа талаараас хэлж бас зохион байгуулалт үйлчлэгийн талаар танилцуулсан маш их баярлалаа. Тэгээд залуу гэрвэл ялангуяа хүүхдүүдтэй хандаж бас үхэл хийчээ гэж. Залуу гэр бүл өөр хүүхдүүдтэй хандаж мэдээж би сайн сайхныг л хүснэ. Монголын хүүхэд толгойн нүдэн гэрэлтэй айдас байхгүй, аз жаргалтай байгаасай гэж хүснэ. Тэрний төлөө бид төдийлөн хангалттай байж чадахгүй, томчууд бид төдийлөн хангалттай байж чадахгүй бол та нар маань ч гэсэн өөрсдөө хөгжихийн төлөө, өөрсдөө зөв байхын төлөө, өөрсдөө үеийнхнийхээ хүмүүсийн сайн сайхны төлөө, дүүнэрийнхээ сайн сайхны төлөө та нар маань бас хичээгээрэй гэдэг энэ үгийг хэлмээр байна. Хүүхд залуучуудаа Монгол улсад хүүхдийн хөгжлийн бодлого, залуучуудын хөгжлийн бодлого, гэр бүлийн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн нэгдсэн бодлого бий болгохын төлөө одоо хүүхд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ах эгч нар нь бас хичээж ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ би эцэст нь энэ хүний төлөө ажиллаж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд одоо манай нийгмийн ажилтнууд, сургуулийн нийгмийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын нийгмийн ажилтнууд, Монгол улсад хүний сайн сайхны төлөө ажиллаж байгаа төрийн бас байгууллага
байгууллагын одоо нийгмийн ажилтнуудтай хандаж та нар маань бол энэ улс орны хамгийн хэцүү боловч хамгийн сайн сайхан байх тэр нөхцөлийг бүрэлдүүлэх тэр нэр хүндтэй нэн хэрэгцээтэй энэ ажлыг хийж байгаа хүмүүс шүү. Өнөөдөр нийгмийн салбар, нийгмийн ажилтнуудын цаашаа өргөжих, цаашдаа илүү сайн хөгжихийн яг манлайд нь явж байгаа ийм хүмүүс шүү. Тэгээ урамтай зоригтой байгаарай. Энэ одоо өдөр хоногудад Монгол улсад гендерийн эрх тэгш байдлыг хангах, гендер эсрэг хүчирхийллийн эсрэг одоо 16 хоногийн аян зарлагдж байна. Энэ үед бид нар нийгмийн ажилтнуудаа илүү яаж тэднийг хамгаалах юм бэ? Хүний төлөө явж байгаа энэ хүмүүсээ яаж хамгаалах юм? Тэднийхээ эрх зүйн орчныг яаж сайжруулах юм? Тэднийг сэтгэл зүйн байдлын хувьд тийм ээ энэ салбарын нэр хүндийн хувьд ажлынхан тэр өөр тэр бахархах тэр болгоныг бид нар бас яаж хийх ёстой юм бэ гэдэг дээр бид нар анхаарах маш чухал одоо шаардлагатай байгаа. Тэгэхээр орон даяар салбар болгонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудаа та нартай ажлын амжилт хүсье. Та нарынхаа бас ар гэр бүл та нарынхаа амьдралд илүү одоо сайхан ивэл өрөөлийг хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань хүүхэд гэр бүлийн хөгжлийн ерхий газрын дарга баяр сайхан оролцлоо. Танд маш баярлалаа. Таны хүүхдийн төлөө хийх үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та нартай амжилт хүсье.